Сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар хөлбөрийн үзэгчдээ боловсролын болондоо тавтай морилно. Өнөөдөр бид ажлын өндөр бүтээмжтэй амжилтын төлөө тэмүүлэгч 3 дугаар төрөлд хамаарагддаг хүмүүсийн талаар ярилцах болно. Яг одоо та бүхэн минь надтай хамт нэг зүйлийг төсөөлөд үзтээ. За та өндөр уулын оргил руу гүйж байна. За та өндөр уулын оргил руу гүйж байхдаа таны эргэн тойронд байгаа тэр гоё цэцэгсийг, тэр сайхан байгалыг харах сөхөөгүй та урагшилж байна. Таны нүдэнд зөвхөн тэр уулын оргил дээр байгаа туг харагдаж байгаа учраас та зогсож зөрөхлөхгүйгээр урагшилж байна. Учир нь зогсох юм бол та хоцрох, ялагдах тэр мэдрэмжийг авах учраас та зогсолтгүй урагшилсаар байна. За харин тэгвэл одоо тэр уулын оргил дээр гараад та тугаа аль хэдийн мандуулсан байна гэж төсөөлдөө. За бүх хүмүүс таны амжилтыг, таны сайн байгааг, хурдан гарсныг баярлаж, танд баяр хүргэж байхад харин та баярлах завгүй за дараагийн уулын оргил юу блэ хэмээн та бодох болно. За хэрвээ та ингэж зогсолтгүй урагшилж байгаа бол 3 дугаар төрлийн хүн байх магадлал өндөр байна. Таны өөрийн дотоод ертөнц, харилцааны хэв маяг, за тэр тундаа стрессийн үед та хэрхэн хариу үйлдэл, бие махбодол, сэтгэл зүйн үзүүлдэг болохыг ойлгоход туслах өөрийгөө танин мэдэх ярилцлага маань үргэлжилж байна. Өнөөдөр бид 3 дугаар төрлөд хамаарагддаг маш эрч хүч өндөртэй, ажлын бүтээмж өндөртэй, баатрангуй, өөртөө итгэлтэй, зориг төвтэй хүмүүсийн талаар ярилцах болно. За 3 дахь төрлийн хүмүүс бол нийгмийг урагшуулдаг, бизнесийг босгодог, хэлсэндээ хүрдэг, жинхэнэ гүйцэтгэгчд төрлийн хүмүүс байдаг байна. Энэ хүмүүсийг бид амжилтын төлөө төрсөн хүмүүс гэж заримдаа бас нэрлэдэг. За 3 дахь төрлийн хүмүүс маань стрессгүй, сэтгэл санаа сайхан, тухтай байх үедээ гаргадаг зангуудын талаар одоо харцгаая. За өөдрөг, өөртөө итгэлтэй, хичээнгүй, үр бүтээлтэй, бие даасан, ажилсаг, хөдөлгөөнтэй, практиктэй зан чанаруудыг гаргадаг байх нь харин стресстэй, сэтгэл санаа таагүй байх үедээ залжин, өөртөө их давтдаг, бэлдууч, ихэрхүү зантай, өнгөц ханддаг, хонзон тэдэг, хэд өрсөлдөөнч сэтгэл зүйтэй болдог байх нэ. За 3 дахь төрлийн хүн маань амжилтанд хэд тэмүүлэхдээ өөрийн дотоод мэдрэмжээ орхитуулдаг. За тэд амжилтын төлөө гэсээр байгаад сайн ажиллаж байж үнцэнтэй байна гэдэг тэр дотоод сэтлээс болж өөрийн мэдрэмж, өөрийн тэр бүх зүйлийг дарж орхитуулдаг төрлийн хүмүүс байдаг. 3 дахь төрлийн хүмүүс маань 2-3 ажлыг зэрэг хийж, тэд ажлын төлөө, амжилтын төлөө заримдаа хувийн амьдрал болон эрүүл мэндэд золиослоход бэлэн байдаг тийм тэмүүлэгчд байдаг байна. 3 дахь төрлийн хүмүүс маань хэрхэн стресссэн үедээ ямар зан төлөвийг гаргадаг вэ гэвэл төлөвлөсөн ажил нь бүтэхгүй байх, бүтэлгүйтлээ нүүр тулах, эсвэл бусдаас доор харагдах үед тэд хамгийн их хямардаг. Стресссэн үедээ тэд улам их ажиллаж, өөрийгөө болон бусдыг робот шиг мэт шахаж эхэлдэг бөгөөд сэтгэл хөдлөө бүр мөсөн хайчдаг. Үүнээс болоод гэр бүлийнхэн болон эргэн тойрных нь тэднийг яг л робот шиг гэр орноо чочид буудал шиг ашиглаж байна хэмээн шүүмжилдэг байх нэ. За стрессийн үед үүсэх илрэх шинж тэмдгүүд нь болохоор сэтгэл түгшлийн хувьд хийсэн ажил нь үнэлэгдэхгүй байх, өөрийн нэр хүнд олон нийтийн өмнө алдагдахад маш их түгшүүр тэр айдсыг мэдэрдэг. За зөвхөн робот шиг ажилласаар байгаад сэтгэл зүйн хувьд ч болон бие махбодын хувьд маш их туйлдж ядардаг. За альва зүйл баг зэрэг бүтлгүүтгэд өөрийгөө бүтлгүй байна, чадваргүй байна, амжилтгүй байна хэмээн буруутгаж эхэлдэг байх нэ. За тэгвэл эдгээр стрессийн үед гаргадаг зан чанаруудыг даван туулахад за түүний эсрэг хариу үйлдэл хийх 3 зөвлөмжийг хүргье 3 дахь төрлийн хүмүүстэй. Маш их шахуу хөтөлбөрөөсөө багч гисэн холдож өөрийгөө эргцүүлэх, өөртөө тэр амрах цагийг гаргаж байгаарэ. Тэр их хурдаа багч гисэн хасаж бие болон сэтгэлд нь ямар мэдрэмж төрж байгаа тэр мэдрэмжээ та нэг эргэн хараарай. За амжилтгүй эсвэл бүтлгүүтлсэн үедээ та зүгээр л маш үнцэнтэй та хүн гэдгээ ойлгож өрсөлдөөнөөс илүү чин сэтгэлийн харилцааг эрхэмлж сураарай.
За хэрвээ та 3 дахь төрлийн хүн байх магадлалтай бол за таны өмнө амжилтгүй болсон үедээ өөрийгөө бүтлгүүцэн байна гэж өөрийгөө буруутгахаас илүүтэй харин энэ удаа би бүтлгүүтэж болно гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрч гэхдээ миний үнц нь зөвхөн амжилтаар хэмжигдэхгүй гэдгийг өөртөө байнга сануулan өөртөө хэлж байгаарай. Нийгмийг урагшлуулж, бизнесийг босгож, манлайлагч байдаг 3 дахь төрлүүдтэй баярлаа. Гэхдээ хаяач гэсэн уралдааны замаасаа гарч гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулдаг байгаарай. Өнөөдрийн дугаараар хамт байсан үзэгч та бүхэндээ баярлаа. Дараагийн дугаараар бид ажигч, гярхаа, бүтээгч, романтик төрлийн 4 дугаар төрлөөр дахин уулзах болно. Сайн Улаанбаатар хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ.